Бүгд найрамдах Монгол ард улс 1936 оны 2 дугаар сарын 21-ний өдөр цэргийн дээд цол болох өрлөг жанжин буюу маршал цолыг бий болгож 2 хүнд өгсөний эхнийх нь бүх цэргийн жанжин Дэмэд дараа нь Чой болсон байжээ. Дэмэд жанжин нь Монгол улсын анхны маршал гэдгээрээ түүхэн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Эх орны дайчид төрийн бас байгууллагаас санаачлан төрөл төрөстийн хамтаар Архангай аймгийн Их Тамир сумын уугуул маршал Дэмэдийн 125 жилийн ойг энэ онд тэмдэглэх гэж байна. Үүний эхлэл болгож 11-р сарын 6-ны өдөр Дэмэд жанжины хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн түүний талаарх олдсон гэрэл зургуудыг аймгийн удирдлагууд, засаг даргын тамгын газрын болон хууль хүчний байгууллагуудын албан хаагчдад танилцуулсан юм а. Эх орны дайчид төрийн бас байгууллагын тэргүүн баяр цэргийн түүхтэй холбоотой гэрэл зураг судалдаг бөгөөд маршал Дэмэдийн талаарх гэрэл зургийг 20 гаруй жилийн хугацаанд судалж 30 орчим зураг цуглуулжээ. Зөвлөлтийн тайга ортооны орчим одоо тэр цэргийн сургуульд ажиллах тийм урилгаар аваад албан хэрэгээр зорчиж явсан Дэмэд очир бүтүүлгээр одоо амиа алдсан хоолны хордлого гэж байгаа. 9 сард нь энэ хүнийг ардын дайсан гэж зарлаад дараагийн явдал дээр бүр эхнэрийн баривчилж жирэмсэн хүнийг одоо ингэж буудан хороолсон, аав гэлэгд орж, ах надмид дүү ойд понцог, бац өргөн Батарун гэдэг одоо ойр дотны 10 хүнийг одоо бас барьж аваад буутчихсан. Нэгсэндээ одоо ингээд тэр үр удмаар нь одоо бүгдийг ингэж заслах гэж хичээсэн. За азар юм уу ямар ч байсан одоо тэр ах том ах надмид нь одоо ингэж бас нэг үр хөвгттэй байсан. Тэр үр хөвгтүүд гэж одоо бас амьд сүрэн байна. Одоо нэгсэнтэй маршлын цусан төрлийн хамаатнууд ч үү. Тэгээд эдгээр нь бас заримдаа бие биенийгээ бас мэдэхгүй байсан юм байна. Бас тэрийн одоо басны холбоо сүлбэ тогтооход хамаатан садан сууч нь одоо ингээд тэгээ нийлж байгаа ямар ч байсан одоо бид энэ 125 жилийн ойг нь одоо тэмдэглэж байна. Цааш маршлын дурсгалыг тийм ээ мөнгөжүүлэх одоо ийм ажлыг одоо бас үргэлжлүүлэн хийх болно. 1937 онд 8 сарын 21-нд Оросын холбооны улсын Кемерово мужийн тайвддаг өчир битүүлгээд насварсан гэж үздэг юм байлээ. Түүнээс хойш түүний дараагаар бол түүнийг ардын дайсан гэж шууд зарласан. Түүнээс хойш түүний гэр бүл төрөл төрөсөд нь бол ардын дайсны одоо гэр бүл төрөл төрөсөд гэдэг утгаараа маш их хавчлаг дарамтанд одоо маш олон жилийг бол өнгөрүүлж байсан. Зүхтаж, нуугдаж, тэгээ аваг нэрээ сойж ингээд таарч, бутарч ингээд тийм түүхийг бол миний ээж бол маш сайн ярьдаг. Яагаад гэвэл Чимдмагч манай ээж хоёр маш их тийм түүхийн талаар ярилцдаг байсан байгаа. Тэгээ миний ээжийн ярьж байгаа дурчтгалд бол маш гоё дурчтгалууд байдаг. Тэгээ энэ дурчтгал нь бол энэ эрдэм шинжилгээний баг хурал дээр бол яригдана гэж байгаа. Тэгээ түүнээс хойш бол Дэмэд жанжны одоо мэдээлэл тий ураг садных нь мэдээлэл гээд маш олон мэдээллүүд их сурвалжууд бол нэгтгэх баха бодтойгоор гэж үзэж байгаа. Дэмэд 1921 онд Монгол ардын нам ардын журам цэрэг дэлсэж цагаантны эсрэг явуулсан зэвсэг тэмцэлд оролцож байсан бөгөөд 1923 онд ардын цэргийн даргын сургуульд 9 сарын хугацаагаар суралцж төгсжээ. Улмаар даргын сургуульд курсын дарга, сумангийн туслах, сумангийн дарга, захирлын туслагаар ажиллаж байгаад 1926-аас 1929 онд Зөвлөл холбоод улсын Твер хотын морин цэргийн дунд сургуульд суралцж төгссөн байна. Тэрбээр улс орныг батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх ажлыг гардан удирдахдаа Монгол ардын хувьсгал цэргийг өөрчлөн шинчилж эхний ээлж нь механикчсан морь цэрэг, улмаар орчин үеийн айран болгох зорилтыг дэвшүүлж байсан. Түүний санаачлахаар 1930-аад оны дундуур Монгол ардын хувьсгал цэрэгт техникийн эзлэх хувийг нэмэгдүүлж их буу, холбоо, хуягтын тусгай хороодыг бие даан байгуулснаар Монгол ардын хувьсгал цэргийн байлдааны бэлэн байдал, байлдах чадвар эрс өсчээ. Ийм учраас судлаачид Дэмэдийг техникчсан морь цэргийн онолыг үндэслэгч цэргийн шинжиллийн анхдагч хэмээн дүгнэдэг. Жанжин Дэмэд 1932 оны зэвсэгт туслах, 1934 оны хасгийн дээрэмчдийн халдлагыг дарахад оролцож, 1936 оны эхээр дорнодын хязгаараар цөмрөн орж ирсэн Японы цэргийн түргэмжлэлийг няцаах байлдааныг удирдсан юм а.